өрх мужигчтэй. Сайн байцгаана уу? Одоо мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Өвөр Монголын дундшуур төвөргөөс дээших том чухал төслийн ажил эхлүүлж үйлдвэрлэл сэргэсэн норм Жууны 96 хүрсэн. Боган үндсэн шатны эмэмдгийн үйлчлэгээ болоод эмэмдгийн даатгалын суур мөнгөний хамаарлтын ажилд байцаан судлалт хийсэн. 10 дугаар хугацааны Өвөр Монголын өөр тун яс хоорны соёлын аж үйлсийн үжисгэл эхэлсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Энэ жил Өвөр Монгол оноо тогтмол хөрөнгийн бэл оруулалтын харалт үүрэг ёсоор холбоолон хянж холбоолон зөвшөөрөх ажлын тогтчин үйлдэлийг бадруулан шинээр байгуулах болоод үргэлжлэн байгуулах төслийн ажил эхлүүлэн бүтээн байгуулахыг ахуулж 7 сарын сүүлч болтол том чухал төслийн ажил эхлүүлж үйлдвэрлэл эсэргээс норм Жууны 96 хүрчээ. Ойрын хугацаанд Шилэнгол аймгийн Сүнд баруун хошуу барилгын ажлын шижир алтан цагийг амжин 52 дуушур төгрөгийн бэл оруулалттай Шилэнгол аймгийн шинэ төлбөрийн энерги нөөцлөх төслийн байгуулалтыг хүчлэн ахиулж байна. Одоо 1-р хугацааны барилга үндсэндээ дуусаж 2-р хугацааны барилга явагдаж байна. Төсөл нь ашиглалтад орсны дараа орон бүсийн чаглахаан торын оргил хугацааг тохируулах чадварыг дээшлүүлж салхин чаглахааны их баялагийг бүтэмжтэй шингэн шийдвэрлэхийг ахиулна. Нэгж 3 дуушур төгрөгийн ерөнхий бэл оруулалттай Бухтын Жуньи Юан нөөцлөгчийн давхар эслийг нөөцлөн ашиглах төсөл нь туршин үйлдвэрлэх шатанд орсон байна. Аж ахуйл нь шинэ мэрэгжлийг хэрэгжилж дээд урсгалын нүүрс хэмийн аж үйлдвэрээс гарсан өндөр өтгчтэй сүүлийнхийг дахин боловсруулж байна. Одоо аж ахуйл нь шингэн биет устөрөгчийн давхар эслийг 1 түмэн тонн үйлдвэрлэжээ. Төсөл нь ашиглалтад орсны дараа жилийн үйлдвэрнээ өртгөн жишээлбэл 2 дуушур төгрөг хүрч буухт болоод эргэн тойрны газар орны тосон уурхай худаг, хүйтэн хэлхэт барааны гүйлг, машинаар боловсруулах, хэмийн аж үйлдвэр зэрэг ажил төрөлд чанарлаг нүүрстөрөгчийн давхар эсэл болон хуурай мөснөө үйлдэлхүүн хангаж орон бүсийн доторх чанарлаг нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнээ хангалгын дутуудлыг нөхөрлөнө. Энэ жил өөр тун зас хорон том чухал төслийг нөөцлөх болоод өргөлдүүлэн жолгуулах тогтцыг тасралтгүй төгөлдржүүлж, нэг бүлгийг хэрэгжүүлж, нэг бүлгийг нөөцлж, нэг бүлгийг төлөвжүүлэх ажлын байдлыг бүрэлдүүлэн, том чухал төслийг холбоолон хинж, холбоолон зөвшөөрөх ажлын тогтцод түшиглээд, бүх орны ил шатны хянан зөвшөөрөх салаа мөчөр төвлөрүүлэн шувталт хийх төслийн өмнөх хугацааны гардмыг гүйцэтгэж, том чухал төслийн ажил эхлүүлж, үйлдвэрлэл сэргээхийг ахиулж байна. 7 дугаар сарын сүүлч болтол энэ жил 3619 том чухал төсөл хэрэгжүүлж 3 түмэн дуушур төгрөгийн бэл оруулжээ. Ажил эхлүүлж үйлдвэрлэл сэргээсэн төсөл 3486 байж, ажил эхлүүлэн үйлдвэрлэл сэргээсэн норм Жууны 96 хүрч, оноо бүтээн байгуулахаар төлөвлөсөн бэл оруулалтыг биелүүлсэн норм Жууны 59 хүрсэн байна. 8 сарын 26-ны өдөр өөртөн яс хорны намын хорооны дэд шүүжи, өөртөн яс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган үндсэн шатны эмэмдгийн үйлчлэгээ болоод эмэмдгийн даатгалын суур мөнгөний хамаарлтын довоом асуудлыг төвлөрүүлэн чигчлэн засах ажилд байцаан судлалт хийжээ. Хотын Жинчон нийгэм тойргийн эрүүл хамгааллын үйлчлэгээний төв Гуда эмийн дэлгүүрийн 24-р эмийн дэлгүүрт Боган үндсэн шатны эмэмдгийн үйлчлэгээ эмийн жүйсийн тохируулалт эмэмдгийн даатгалыг дараахан дүгнэн бодох жиж эмэмдгийн даатгалын суур мөнгөний оюунч хянаа хамаарлтын тавчангийн хэрэглэгнээ байдлыг нарийн ойлгож одон түмнээ өвчин үжүүлж эм хөдөлгөн авах үжил бодлыг сонсчээ. Тэр жаахтан нийгэм тойргийн эрүүл хамгааллын үйлчилгээний төв болоод тогтсон чигийн ширхэглэн борлуулах эмийн дэлгүүр одон түмнээс хамгийн ойр байж эм нэгвэр удаа бүрийн дүгнэн бодолтой нь одон түмнээ хувь биеийн ашиг тус эмэмдгийн даатгалын суур мөнгөний аюулгүйтэй холбогдож байна. Ардад дүгм үжүүлж, ардад ашиг хүртэхийг ямагт ажлын гараа болгон өвчин үжүүлэх эм хөдөлгөн авах арга хэлбэрийг үргэлжлэн шилдэгжүүлж, шат хуваан онцтон эмнэх системийн үйлдэлийг гүйцэд бадруулж, байгууламж алстан байцаан шалгасан үр дүнгийг харилцан мэдрэхийг ахуулан, чанар сайтай эмчилгээний их байлгыг үндсэн шат тийшээ хэлбэлэхийг ахуулж, өвчин үжүүлэхэд нэн ойр, эм авахд нэн аривт, данснаас чайруулахад нэн дүгм болгох хэрэгтэй гэжээ. Боган бас өөртөө яс хорны эмэмдгийн баталгааны товчооны мэдээж ангийн тавчангийн байгуулалт болоод эргэлтэд байцаан судлалт хийж эмэмдгийн даатгалын суур мөнгөний хянан хамааралт болоод довоом асуудлыг чигчлэн засах ажлын хариу мэдүүлэлтийг сонсч асуудлын жолоодомжийг баримтлан тогтсон чигийн эмэмдгийн байгууламжийг сайдран анхаарч
худлах хуурмгаар онцлон өмнөх эмийн зүйлийг соливчуудан солих, хянан хамаарах талын төгжрөл чигжрэг асуудалд чиглүүлэн арга бодлого хэрэгжүүлж, 3 эмчилгээнэ хамжилж салаам өчрийн хамтын засалтыг чангадахан бүх хэлхэн хянан хамаарлтыг биелүүлэх хэрэгтэй. Хиймэл оюун том тоо баримт жирэг мэрэгжилээр эмэмдгийн даатгалын хянан хамаарлалтад хүчин нэмэрлж, төгшүүрийг эрт илрүүлэн эрт шийдвэрлэхийг биелүүлж, хэргийг байцаан шийдвэрлэх эрчим чангаруулан үнэнхүү хүчтэй сүрдүүлэх хүчнийг бой болгож, ард олны өвчин үжүүлэх жоос мөнгө, ам аврах жоос мөнгийг эрс сайтар хамгаалах хэрэгтэй гэжээ. Сүнжүнчин ажиллагаанд оролцов. 8 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах орны эмэгтэйчүүдийн 13 дугаар удааны төлөөлөгчдийн их хурал эл төрлийн зөвлөгч биелэн биелүүлж төгс амжилттай өндөрлсөн байна. Өөртөө засах орны намын хорооны дэд шүүжий, улс төр хууль чаажийн зөвлөлийн шүүжий Шигуанхуй төгсөх ёслолд оролцож яриа тавьжээ. Шигуанхуй захта энэ удааны хурал Ши Жинпин ерөнхий шүүжийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санаагаар жолоодлого болгон өнгөрсөн 5 жилийн бүх орны эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжилтийн амжилт бүтэмжийг системтэй хураангуйлж, ирэх 5 жилийн харалт үүрэг, ажлын арга хэмжээг төлөвжүүлэн байрлуулжээ. Хурал нь бүлхэмдлийн ахиулан бодтойг эрхмэлж, өөртөө засах орны эмэгтэйчүүдийн ажил үйлсийн шин шатнд гарахыг ахиулах нь лавтай. Бүх орны өргөн олон эмэгтэйчүүд итгэл хүслэнгээ баттгаж, чармаа ажиллаж, бодтой ажлын бүтэмжээр шин цаг үеийн Өвөр Монголын эмэгтэйчүүдийн хөгжилтийн шин хуудсыг бичгэлхийг хүсэж байна. Өөртөө засах орны шинэ ээлжийн эмэгтэйчүүдийн холбоо турал болон эл шатны эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалт, улс төрч чанар, тэргүүний чанар, олон түмэн чанарыг тасралтгүй чангадахан, хурал тогтоосон харалт үүргийг сайтар найдваржуулахыг хүсэж байна гэжээ. Хурлаас Өвөр Монголын өөртөө засах орны эмэгтэйчүүдийн холбоо турлын мэдүүлэлтийн тухай шийдвэрийг зөвшөөрж, Суан Фан өөртөө засах орны шинэ ээлжийн эмэгтэйчүүдийн холбоо турлын тэргүүлэгчээр сонгогдсон байна. 8 сарын 26-ны өдөр өөртөө засах орны намын хорооны нэгдмэл фронтын хэлцээс голлон эрхэлсэн Ши Жинпингийн шин чагуугийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санааг гүнжгээ суралцсан тооцоолох, Өвөр Монголын сэтгэлээ нэгтгэх тайламжийг хөх хотод эрхлэн өөртөө засах орны намын хорооны байнгын гишүүн нэгдмэл фронтын хэлцийн дарга хүү дагуул оролцжээ. Тус хугацааны ярианы тавчанган Ши Жинпин ерөнхий шүүжийн эрүүл мэнд дундад улсыг байгуулах тухай чухал өгүүлэлт болоод шин чагуугийн эрүүл хамгаалал, эрүүл мэндийн ажлын тухай чухал өгүүлэлтийн тойронд Чинхуа их сургуулийн бүхэн бүрчхийн аж үйлсийн судалгааны хүрээлэнгийн захирал Пэнкай Пингийг уран тусгай сэдвт жолоодлого хийдэг. Тайламж нь хүнээ бүх талын хөгжилтийг ахиулахад суйрлан, урам сэтгэлгээн тохируулах арга зэргийг системтэй тайлбарлаж, нэгдмэл фронтын кадр болоод нэгдмэл фронтын гишүүдийг хөтлөн жолоодож, өөрийгөө хүндэтгэн, өөрийгөө итгэх, өөдрөхөг баясангүй сэтгчийг идэвхтэй бой болгохын хамт хуралд орж хөсдийн асуултыг хариулв. Энэ удааны тайламж нь видео хэлбэрээр явагдаж, Эл аймаг хот, жиж Манжуур хот, Эрен хотод хуваар хурлын талбай тохируулан, бүх орны нэгдмэл фронтын кадр, нэгдмэл фронтын гишүүн нийт 4000 гаруй хүн оролцов. 8 дугаар сарын 27-ны үдийн өмнө 10 дугаар хугацааны Өвөр Монголын өөртөө засах орны соёлын аж үйлсийн үжигсгэлэн Өвөр Монголын олон улсын хурал үжигсгэлэнгийн төвд эхэлсэн байна. Тус хугацааны соёлын аж үйлсийн үжигсгэлэнд бүх улсын 20-од муж орон хот, 10-аад улс орны 500 гаруй аж ахуйлал оролцсон байна. Тус хугацааны соёлын аж үйлсийн үзэсгэлэнд 8 их гол сэдвт үжүүлгийн тойрог тохируулж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол гол сэдвт үжүүлгийн тойрог нь бодсон бос соёлын өв, тоочлолт, оюунчлалтаараа хүчин нэмэрлэх зэрэг 8 бүлгээр бүрдэж, Өвөр Монголын ЗЮЖК тоочилсан шинтэх мэрэгжлийн компанийн чогчилсан аймаар мэрэгжлэр түүхэн дурсгалт жүйсийг ойлгох бүтээгдэхүүн нь түүхэн дурсгалт жүйсийн IP дүрийг нүдэнд үжигдэн гарт баригдах болгон хувирулж байна. Үжигч Жан Авгагаас харилцан хөдлөж болох мөртөө AI-тай уялдуулсан тоочилсан уулгатай их сонирхолтой санагдаж байна гэлээ. Тус хугацааны соёлын аж үйлсийн үзэсгэлэнгийн эд үжүүлгийн тойрог нь VR, AR, AI зэрэг биечлэн ойлголтын төрөл олон тохируулжээ. Соёл болоод шинжлэх мэрэгжлийн шинжилэлт уусалчлалын гол сэдвт үжүүлгийн тойрогт Бээжин, Шанхай, Зhejiang зэрэг 8 муж хотын 17 тэргүүнээ тоочилсан шинжлэх мэрэгжлийн аж ахуйлал төвлөрж,
шинэ бүтээгдэхүүн, шинэ ажил төрөл, шинэ аргаар тойрон үжигчдийг үзэсгэлэн тойрогчоос оролцож болгосон байна. Үжигчээс VR биечлэн ойлголтыг ихэд тоосон, нүдэн шилийг жүүхтэй жирэг биеэрэн ахуй талбайд хүрсэн шиг болдог. Үзэсгэлэн маш сонирхолтой гэлээ. 27 өдрийн өмнө 2026 оны Өвөр Монголын урд зас хорны соёлын аж ахуйн 10 хүчирхэг болоод 2026 оны Өвөр Монголын урд зас хорны бойжилтын чанартай соёлын аж ахуйг нийтэлж, үүнд хөвлийн бүлэглэл, соёл жугаачлалын бэл оруулалтын бүлэглэл, тоочилсон шинжлэх мэргэжил зэрэг олон хүрээх хамарч 46 аж ахуйлал сонгогдсон байна. Өвөр Монголын шинэ ухаан тархалтын бүлэглэл, Өвөр Монголын араажуу телевиз жуулчлалын компани зэрэг 10 аж ахуйлал, 2026 оны Өвөр Монголын урд зас хорны соёлын аж ахуйн 10 хүчирхэгт сонгогдсон байна. Өвөр Монголын хантан соёл шинжлэх мэргэжлийн компани, Өвөр Монголын сод соёл жуулчлалын компани зэрэг 36 аж ахуйлал, 2026 оны Өвөр Монголын урд зас хорны бойжилтын чанартай соёлын аж ахуйлаар сонгогджээ. Тос хугацааны соёлын аж үйлсийн үзэсгэлэн 8 сарын 31 өдөр болтол үргэлжлэх болно. 8 сарын 27-ны үдийн хойно Өвөр Монголын урд зас хорны 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн биеийн тамирын чуглаан, жиж онцгой олимпикийн чуглаан Бугтад өндөрлсөн байна. Тос хугацааны чуглаанд 26 том төрөл, 401 бага төрлийн уралдаанд тохируулж, бүх орны 12 аймаг хотоос ирсэн 1000 гаруй тамирчин уралдаанд оролцжээ. Төгсөх ёслол нь амь насны дуудлаар гол сэдэв болгож соёл тамирын үжүүлгийн тоглолт нь 4 хэсгээр явагдаж, уралдааны талбайд өрмгийлэн тэмцсэн жимдэг тамирчдын чөхрөчхүү жориг санааг амьдлагаар тайлбарлсан байна. Тунгалогийн ангийн тамирчин Янчвэ хэлэхдээ маш олон хүнтэй танилцлаа, биендээ улам ихтэй болсон гэжээ. Төгсөх ёслол дээр жолгуулан дамжуулах ёслол явуулж, чуглааны тугыг дараа хугацааны чуглааныг даачлан эрхлэх хот болох хөх хотод дамжуулав. Америк нутагтай Сайкос 26 жилийн дараа дахин бүх улсын хөдөлмөрийн жишээч Инвижнтэй уулзлаа. Тэгвэл 26 жилийн өмнөх Өвөр Монголын араажуу телевиз хорооны сонин мэдээнд энэ тухай ямар шүү үлгэр байдаг бол хамтаар ойлгоё. 8 дугаар сарын 24-ний өдөр Инвижн Сайкос 2 муу усны элсэнд нөхөрлөлийн мод тарьжээ. 26 жилийн өмнө хамтран тарьсан мод нь одоо харин нэлгэр элсийг бүрхсэн төмөн хэхтэр ой шугай боллоо. 26 жилд нэг сур мод хэдийн өндөр ургаж хэдийн элс ногоордог бол энэ тухай 26 жилийн өмнө Өвөр Монголын араажуу телевиз хорооны сурвалжлагч Жайли Хуа Сайкосыг дагж энэ тухай мэдээлж өнгөрсөн юм. Тухайн үед Сайкос ус ууя гэхэд Инвижн элсэн дотор бүслүүр даван гүн нүх ухаж уух ус өгсөн нь Жайли Хуад гүн суугдал үлдээжээ. Яг иймэрхүү хатуу бэрх орчинд Инвижн ногооруулалтын үйлсэн баримталсаар ирсэн билээ. Муу усны элснээс хойш 100 км-ийн зайд дундад улсын 7 дугаар том элсэн чөл болох Хөвчин элс бүх бөмбөрчхийн чорын ганч бүхэл чогчоор засагдсан элсэн чөл болж бүх бөмбөрчхийн чөлөрхөгжлийн жасалтад дундад улсын төсөв хангааж Хөвчин элсний чуулга ярилчаа 10 жил дараалан Өвөр Монголд явагдажээ. Тухайн жилд Өвөр Монголын сонин мэдээний мэдээлсэн ногоон хөвч мэдээлэл нь Өвөр Монголын элс заснаас элсийг ашигласан дахин хүн элсний эй найрамдуу орших ойлгох түүний хувирлтыг харуулсан юм. Манай улсын умартын чухал аймаг ухаан халахвчи бат чогчлох нь Өвөр Монголын эрхвч чөөжилөх том явдал юм. 2023 онд 3 умартын инженерингийн шовтлалтын дайлалдаа эхлэв. Өвөр Монголын араажуу телевиз хороо 2 жил дараалан энэ тухай мэдээлж Өвөр Монголын аймаг ухаан ногоон халахвчийн гойд жургаллыг харуулсан байна. Инвижн Чэнзэлян зэрэг Өвөр Монголын үе олон элс засагчдын чармайлгаар өнөөдрийн Өвөр Монголын муу усны элсний засалтын норм жууны 85-ыг давжээ. 3 умартын инженеринг эхлүүлсэн 40 жилийн турш манай улс бүх бөмбөрчхийн ногооруулалтын хувь нэмрээр хамгийн их улс ба элсэрхэгжлийн сэргийлэн жассан олон улсын нийтлэг жишээ болсон байна. Энэ удаа Сайкос муу усны элснээс нэг лонх шороо савлан авч нэлгэр их элсэн дэх ногооруулалтын гайхамшигыг дурсхан тэмдэглэлээ. Энэхүү ногооруулалтын агуу элс нь үе дамжин биелэгдэх нь лавтай юм а. 8 сарын 24-нөөс нааш Өвөр Монголд их хөвчөөр шүрэн бороо орж уулан үер хот болгосны үер устлын төгшөөр мэдэгдэм нэмэгдэжээ. Энэх байдлаар бүх орны эл газар урчлан байрлуулж уулан орны далд гүм согийн жасалт эд бодсын нөөцлөлт балтга хот болгосны тогтсон чигийн манай оюунч тохируулалт сэргийлэлтийг жирэгтэн сайтар атгаж
бүх талаас үерийн хугацааны сэргийлэлтийн шугамыг чангалан олон түмний амнаас эд хөрөнгийн амар төвчнийг баталсан байна. Хөх хотын шинэ хот тойргийн харчин тосгон 70 хар уулны хормойд байрлаж гууган голон бүх тосгонд уулны үер урсж өнгөрөх 10-аад гууган бий. Уулны үерийн гамшигын голдлогтой сэргийлээ жимдэх орон болсны хувьд өнгөрсөн жилийн хур ус хурж урсах байдлыг үндэслээд өнөө жил тосгоны дотор үерийн сэргийлэх гуу сувг усан хажлагын эндэрэн шинээр жасж өгсрүүлжаас нь уулан тосгоны үерийн сэргийлж үерийг гадагшлуулах чадварыг дэвшлүүлжээ. Буг хотод бас үерийн хугацаанд хамгийн их нэг удааны ширүүн бороо тохиолдсон байна. Хотын үерийн хугацааны онцлог тандуулаад тухайн газрынх нь үерийн сэргийлэх тохируулалтын систем түшгэлж бүх хотын жамын байдал, ус тунах газар болон тоног төхөөрөмжийн эргэлтийн байдлыг чаг тухайд нь хянаа хэмжиж оюунж арга барилаар хотын үер устдын гадагшлуулалтын үр хэмжээг дэвшлүүлжээ. Чаагуурын салаа мөчрийн урьдчилан мэдээснээр ирэх 3 өдөр өвөр Монголд бороонтой. Энэ 2 өдөр дунд баруун буян өмнө хэсэг болоод зүүн хойно буян хойд хэсгийн оронд бороон орж баг бороо юм уу аянгат борооноор голдоно. Өөртөө зогооны байгалийн гоёлгийн тэнхэм өөртөө зогооны чагуурын товчоотой холбоолж төгшөөрийн урьдчилсан сэрэмж нийтэлж хөх хот Улаанчав Ордос 3 газарт 4-р төсгийн хөх өнгөд сэрэмжийн дохио нийтэлжээ. Өөртөө зогооны Бачмын аргажаа хамаарлын тэнхмийн үерийн сэргийлэн гантай тамжиг газрын ажилтан Лео Лейлигаас уулны үер өнгөрөх гууж ядаг голын сувг зэрэг өндөр төгшөөрт орны чанган харж төгшөөрийн далд gömсовгийн өгсрүүлжаас нэжмэн сэргийлж уулны үерийн сэргийлээ жимдэх дутуудлаа нөхөрлөнө гэжээ. Жалгаа товч мэдээ үзье. Ойрд Хубэгийн Личанд явагдсан 2026 оны бүх улсын жуслан солиучид жугаачил хэрэглэгнээ солиж байгаа ахуулах ажиллагаанд бүх улсын жуслан солиучил жугаачлын шилдэг жишээг нийтэлж Аршааны улсын дэсийн жугаачин солиучч тойрог жуслан солиучил жугаачлын бүтээгдэхүүнээ шинжилэлтийн төрлийн бүх улсын шилдэг жишгээр сонгогдсон байна. Аршааны улсын дэсийн жугаачин солиучч тойрог нь Ихянган давааны гол ой шугын их баялаг байгалаг Аршааны сөрөг болоод Жуна улирлын сэрүүн таатай уур амьсгалтай байж маш их нөлөөлөх хүчинтэй соёл жугаачлын шинэ хөв байдал болсон байна. Өвөр Монгол усны их баялаг, усны орчин тойрон, усны ам ахуйг нэгдэлтэй төлөвжүүлж, голдлогтой сав газрын усны ам ахуй орчин тойрны хянаа хамаархан чангадхан, гол мөрөн чутгах хэсгийг жасан чигчлэх зэрэг арга бодлогоор дамжиж, чөнхөн усын хамгаалах дайлалдааны эл төрлийн харалт үүргийг бүх талаар биелүүлсэн байна. Энэ жилийн 1-ээс 7 дугаар сар болтол бүх орны газрын гадаргын усны шилдэг чанарын харьцал нь адил хугацааныхаас 4-7 жууны хувийн чиг дээшилж бүх орны усны орчин тойрны чанар чанса хамгийн сайн төвшөнд хүрсэн байна. Бүх улсын пост докторийн хамаарлтын зөвлөлийн зөвшөөрлөөр ойрд өөртөө засхорны ойн үйлсийн шинжилгээ судалгааны хүрээлэн жирэг 34 аж ахуйлал ажил үйлсийн байгууллага нэгж улсын дэсийн пост докторийн ажлын өртөө байгуулах зөвшөөрөл олж өмчилгээ, энерги, барилга, таныг шилган байцаах, хөдөө аж ахуй зэрэг ажил үйлсийн хүрээг хамарсан байна. Одоо болтол өвөр Монгол дээд шин мэргэжлийн судалгаа эрхэлж байгаа аж ахуйлал ажил үйлсийн байгууллага нэгжид түшиглэн 93 пост докторийн ажлын өртөө байгуулж 856 пост докторийн судлагч өссөжээ. 8 дугаар сарын 26-ны өдөр Ийли бүлэглэлийн 2026 оны жилийн дундах мэдүүлэлтийн бүртгэлийн үндэслэл дээр хагас жилд Ийли бүлэглэл 644-чиг 9 дуушуур төгрөгийн эжигнэлтийн орлогыг биелүүлэн адил хугацааныхаас жууны 4-чиг 1.3-аар нэмэгдэж голдлогтой эжигнэлтийн ашиг орлого 83-чиг 8 дуушуур төгрөг хүрч адил хугацааныхаас жууны 10-аар нэмэгдэн бүх эжигнэлтийн орлого болон голдлогтой эжигнэлтийн орлого Аз ТV-ийн сүүний үйлсийн ажил төрөлд тэргүүлж голдлогтой эжигнэлтийн ашиг орлого адил хугацааныхаас 66 суур чигээс жууны 13-аар дээшилсэн байна. Дээр хагас жилд Ийли бүлэглэлийн шингэн сүүн талах болон сүүний бүтээгдэхүүн хүйтэн ундааны 3 их голдлогтой орлого даамгай нэмэгдэж тэргүүнд байрлан шинэ бүтээгдэхүүний орлогын эжилэх харьцал жууны 15-чиг 8 хүрсэн байна. Мэдээ нэвтрүүлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.